3-аас 1-р зууны үед Аз твийн цээжинд хүннүүчүүд төр тулсаа байгуулан газар бол улсын үндэс хэмээн тунхаглан зарлаж нутаг усаа харийн халдлагаас хамгаалан хайрлах үзлийг төрийн бодлого болгож байсан бол 13 дугаар зуунд эзэн богд Чингис хаан өөрийн биеэр бурхан халдун уулнаа гарч өшөөт дайснаас өршөөн аварч өнчин бидний өмг болсон өндөр дээд бурхан халдуун чамайг өглөө бүр мялаач бай. Өдөр бүр тахиж бай. Үрийн үрд тахиж үе тутам үргэлж шүтий хэмээн 9-тэй сөгдөж өчөлөчн цацал өргөв химээсэн нь Монголын нууц товчооны 103 дугаар зүйлд тэмдэглэгдэн үлдсэн билээ. Тэгвэл 16 дугаар зуун буюу 1639 онд Түшэт хаан Гомбо доржийн хүү Занбаазарыг анхны богд Жавцан дам худагтаар өргөмжлөн Өвөр хангай аймгийн Ширээт цагаан нуурын газар орд өргөө байгуулсан нь Монгол улсын нийслэл хотын үүсэл болж Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 28 удаа нүүдэлсний эцэст одоогийн байршил болох хам богд уулын ар хатан туул сэлэв голуудын бэлчирт суурьшсан түүхтэй. Их байгаль эрхэм шүтлэг. Бурхны шашин бол монголчуудын аж амьдрал, өдөр тутмын амьдралд нэвт гүнзгий шингэсэн ийм шашин. Тэгээ энэ дундаа монгол хүмүүсийн байгалаа хамгаалах, уул усаа дахин шүтэх энэ зан үйл сэтгэлд нэг шингэсэн байдаг бахаа гэж боддог. Тэгэхээр та бол энэ монголчуудын энэ уул усаа дахин шүтэх энэ зан заншил дээрээс нь бурхны шашны философитой яаж холбогддог талаар ярьж өгөөч надад. Энэ галуу бидний орчин амьдарч байгаа энэ үе бол мянган бурхны галуу гэж байгаа. Тийм учраас мянган бурхны хорвоо анжиг сэртүү хоцрон шойртог дөрөв дэх бурхны үед ингэ явж байгаа. За янз бүрийн шашлан, янз бүрийн урсгал байсан баг. Тэгтээ бол бүр жигдэрсэн нь бол өндрөгөөс хойш бүр жигдэрсэн онолтой, таглагтай энэ газрын тухай уул савдгийн тагтдаг энэ тусгай номуудтай ингэж гарсан байна л да. Тэгэхдээ энэ шашин гэдэг чинь ингээд дэлгэрлийг олохдоо тухайн байгаа оронтой зохицдог. Тэр байгальтай, ертөнцтэй, хүн ардын уламжилт зан заншил, соёлтой, аж амьдралтай зохицож ээж тэр ард түмэн хүлээж авдаг. Тийм учраас төвдийн шашин ондоо, энтхийн шашин ондоо манай Монголынханд. Тэгээ монголчууд бол зүгээр ингээд бурхны сургаалыг төвс сансаг дээр байгаа боловч монгол хэл дээр байгаа. Бүр ард түмний ярианд оролцож өгсөн. Жишээлбэл уулыг хормоноос нь усыг ихнээс нь дахиараа л гэдэг. Тийм учраас бүх уулаа өрөөд гар гэж ерөөсөө хинч заагаагүй яг уу. Булаг шандагдахад заавал их газар нь хаана байна гэж ингээл тэрэлжийн гол байд юм уу богдуулч маш олон юм ундрахтай тэр ундрахнаа ихэндээ очиод саманган уншдаг шүү дээ. Бүгдөө тэгээ энэ бол занаа бурхны зарлагтай. Тэгээ бидний хиллэгэнд бол жишээл ингээд орчихсон байгаа юм. Дээрх түүхүүдээс үзвэл монголчууд бидний газар нутаг, уул хайрхан, гол усаа дээдлэн шүтэх, дархлан тахих зэргээр хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анх дугаар богд өндөр гигэн Занбаазарын үүрэг оролцоо туйлын их байсан нь бэлхнээ харагдана. Магадгүй энэ монголчуудын бүр бүх амьдралын хэв шинж рүү оруулж өгсөн хүнийг би өндөр гигэн юм болов уу гэж боддог байхгүй юу? Өндөр гигэн бол хөдөөний малчтай маш ойр дотсон байсан гэж бидний өвгчүүд ярьдаг. Нүүдэлчин ард түмэн энэ байгаль байхгүйгээр, энэ өвс ногоо байхгүйгээр, ус ургамал байхгүйгээр, бороошороо цасцууд энэ бүгдүүдийг тооцдог ийм ард түмний дунд тэр мундаг философиг заахын өмнө талд тэр хүмүүсүүдийн сэтгэлийг боловсруулах хэрэгтэй. Тэгэхээр өндөр гигэн бол ахуй болоод ингээд соёл дотор нь ороод тэгээд тэр юм түгэж эхэлсэн. Их хүрээ энд төвхөнсөн тэртех 1778 онд өндөр гигэн Занбаазарын ах Шидэвшир Баатар Бээлийн 30 хүү, Санжаа доржийн хүү, Сайд Юндан доржийн санаачилгаар Богдхан уулыг
дархан цаазтай болгосон нь Монгол улсад төдийгүй дэлхийд анхдагч үйл хэрэг байлаа. 8 дугаар богдыг Монголын хаан ширээнд залхаад Дүвшэт хаан жаахан дургүй байсан гэдэг. Тэгвэл мандлыг Дүвшэт хаан өргөсөн. Яг гэвэл Чингис хааны удмын ноёд бүгд байсан тэр үед. Тэгвэл ингэсэн байна л да. Би танд алдлаад барахгүй хадаг. Овоолоод барахгүй мандал өргөё гэж. Мандал өргөхдөө хэлсэн байна л да. Тэр нь одоо алдлаад барахгүй хадаг нь хатан дуул гэж. Овоолоод барахгүй мандал нь богд дуул байж л дээ. Тэгэхээр ингэж уул усаа хайрлах ухааныг л өгдөг байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн нийтийн одоо хамгийн тэргүүний үзэл бол байгаль дэлхийг хайрлах, экосистемээ хайрлах байхад манад энэ үзэл жоохон дутмаг байгаад байх шиг санагддгийг шүү дээ. Та энэ талаар юу гэж боддог вэ? Тийм ээ, ерөнхийдөө одоо төлөвшчил яваа. Манай богдууд, үеийн богдууд ер нь энэ ууланд, усанд цол өгдөг гэсэн. Хэрэгэм өгдөг гэсэн. Нэр өгдөг гэсэн. За орхон түвшээгүн байна. Зайсан толгой байна, тий. Тэгээд одоо энэ Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ толгойг чи одоо бас богд өгсөн юм байна шүү дээ. Тэгэхээр энэ цаана бас их учиртай тэр ард түмэнд тэрийг дээдлэх, сүслэх сэтгэлийг үлдээж. Хойж үеийн бидэнд бас өвлүүлж уламжлах тэр гүн ухаан шингэжсэн байна. Миний бодлоор бол яг тэр бол хүндэлийн их. Энэ Монголд коммунизм дэлгэрээд нэлээд удагдсан байгаль дэлхийг ангичаад одоо сүйд болж магадгүй. Тийм учраас бол энэ тахилах дуулуудаар дамжуулж энэ байгаль хамгаалах оюун ухааныг тогтооё гэж. Ийм юм яриад тэгээд одоо дөрвөн ууланд энэ богд уул эднүүдэд тусгай хөшөө хийж тавиад лосын хаан эднүүдийг хийж тавьсан. Дээрээс нь Сүхбаатар говьлуудын нэгэрдэлтнэр энэ том тахилах дуулуудын домгуудыг гаргаад нэг ном хийсэн. Тэгээ энэ уулуудын тахилгын судлуудыг бүгдээрнгийн нэгтгэхэд нэг ном. Тэгээ хоёр ном хийсэн. Энэ бол юу гэхтэй зэрэг тэр уламжилж ирсэн байгаль хамгаалах тэр уламжилтыг одоо энэ ардчил эрхчлөөний үед авахгүй бол болохгүй юм байна. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч хөвсгөл далайг, далайн ээжийг дахих зарлиг болгосон. Тэгээ ер нь бурхны шашин ч гэсэн усан дахил өргөх ёсон байдаг те. Одоо та жишээ нь усан дахил өргөсөн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ усан дахил ямар учиртай юм? За яг усан дахил бол одоо ингээд олон талын хүчин шалтгаан байна л да. Тоогүй юмар дахил өргөх гэж зарим өгөн нам тавьдаг. Тоог бол усны тоог ширхлэл бас болох байх л да. Гэхдээ бол одоо над мэд юм тоолж чадахгүй юм. Нэгдүгээрт бол дахил өргөхөд тэр бурханд өргөж байгаа гэдгээсээ илүү миний сэтгэл яаж засарч байна вэ гэдэг харав. Тэгээд ус бол хармын сэтгэл төрдөг. Одоо элбэг байсан үед элбэг юм да. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ус чандам нэрдэн. Усгүйгээд байгаад дэлхийн ертөнц ан амтан араатан гэдэг хүн төрлөختөн амьдрч чадахгүй. Оршин тогтнож чадахгүй. Тийм учраас хамгийн шим болсон тийм зүйлээ бурханд өргөдөг. Тэгээд тэр хангайтлагын лус авдаг элдв янзын тагаа одоо бид нар зөв зөвхөстэй харилцаад зарим нэгэн хийсэн алдаа нүглээ одоо намжлан гуйхын тулд одоо тэр уншдаг хүртэл гарч ирсэн байгаа гэсэн үг шүү дээ. Монголчуудад тэр эрхэм ёсон дэлгэрч одоо энэ байгалаа хамгаалдаг. Нүүхтэй сайхан буураа цэвэрлжээд. Тэгээд нөгөө нэг голомт одоо сахижсэн одоо тэр нурман дээр дахиж нэг аргалын цог уугуулад тэгээд тэндээ арц одоо уугуулад хангайтлагдээ сүү өргөөд тэг хөдлөөд явдаг байсан юм шүү дээ. Тэгээд тэгж байгаа хүн чинь тэр аваржаан дээр тэр өвлжэн дээр буцаад ирэхэд өнөө цэвэрхэн газар нь цэвэрхэн өвс ногоо ургацсан. Хог цаг байхгүй. Дахиад шинэ газар очихдоо бас л мөн адил тэнд юмаа хөсгөө буулгаж байхад одоо айлын эзэгтэй нэх юм лүү. Тэр нь одоо бас л нэг гал үүсгээд тэндээ гарцаа одоо уугуулчаад тэгээд хангайтлагдээ сүү сайгаа өргөчөөд тэгээ суудаг байсан юм. Тэгээд дахиад тэнд амьдрын үр хөвгтөд нь ханиад хамаа хөрнө гэж байхгүй. Одоо энэ голын эргээрчлээ гэсэн одоо энэ ус руу авчил хог мог хаяал хажуудаар нарихаа уугаад шидэ хаглаад. Гэхдээ яаж мэдэх вдэ 10 хоногийн дараа хөөхөн хүүхэд нь очиж тоглож байгаад хөлөө зүсээд тэгээ идэлээ шархлаад юу ч болж мэддэг. Тийм л болгоомжгүй амьдрал бол энэ байгальд уул урхаач нөлөөлнө, байгаль орчинд нөлөөлнө, энгийн амьдралд нөлөөлнө. Бидний байгалаа хамгаална гэдэг чирээсээ энгийн ард түмнээс ахуулаад суулгаж өгч, суулгац өгөх хэрэгтэй болоод байгаа. Энэ
бүх талаасаа эргээд нөгөө буян нүгэл гэж ярьдаг нөгөө одоо бурхны шишний гол одоо үндсэн зарчим руугаа гизээд ирээд тэгэхээр өнөөдөр би байгаль их дэлхийдээ ганц өөрийнхөө хар амийг бодсон юм уу үйлдэлийн чанар маань жоохон булчимгүй байжгаад тэр үзүүлж байгаа дүр төрхийн байдал маань буцаагаад өрөөл нэгэнд хорлож байгаа учраас түүнээс тэжээгж байгаа шимийн ертөнцийн бод галуудад хорлож ийн шүү. Тэгэхээр зэрэг чи аюултай шүү гэдэг талаараа хараад манай дүлөр нь энэ байгаль хэлтэй зөв зөвхөстэй харьцах яг тэг гэдэг үг нь байхгүй байлаа гэсэн үндсэн логикоор бол чи энэтэй зөв эст харьцах хэрэгтэй гэсэн сэтгэлгээ заавал байдаг гэсэн үг. Хүмүүс хэлээд байгаль дэлхий гэж гадна талд нь хэлж байгаа бол чи өөрөө ч байгаль дэлхий юм энэ би чинь өөрөө эзэн нэгэн зөв мөнгөс юм. Хүн байгаль хоёр хүн холбоотой гэж яриад байдаг тий. А гэтэл хүн болж төрчөөд эцэст нь хорвоогийн жамаар тэр хүн чинь одоо байгаль ертөнц болж хувирдаг тийм үү. Хүн бие бараад газарт оршин. Өвс ургамал болоод урган тэрийн дахиад хорхоо шавж идэн. Ингээд нэг юм юу гэх вэ нэг уялдаа шүтэлцээ гэх үү. Тийм ээ тийм. Яг оо манай бурхны шашин чинь бол юу гэж ярина штэ. Сав ертөнц, шим ертөнц гэж хоёр ярина л да. Сав ертөнц гэдэг нь бидний оршин байгаа дэлхий. Шим ертөнц гэдэг тэрэн дээр амьдарч байгаа хүн ухаантай хүн тэргүүтэн араатан жигүүртэн амтан. Энэ үнийг шим ертөнц гэдэг. Тэгэхээр шим ертөнцийн оршин цагт нь л сав ертөнцгүйгээр байхгүй. Харилцан шүтэлцэж нэг нэгнээс харгалзаж л байна. Нэг нь сайн байгаа, нэг нь муу байхгүй, нэг нь муу байгаа, нэг нь сайн байхгүй. Хоёлоо сайн бол хоёлоо сайн байна гэдэг үүднээс л тайлбарладаг л да. Байгаль дэлхий ертөнц минь байхгүй бол би байхгүй. Амтан байхгүй, урмал байхгүй. Тэгээд тэр нь амьд болгон байхгүй. Тэгэхээр энэ хоёр бол шүтэн барилгын маш нарын холбоонд тогтдог юм а гэж. Тэр шүтэлцээгийн чинь ерөнхийдөө бол бас яг бас урдны үүлийн үрээр шийдэгдэж маягтай шүү. Ямар газар дамжиж байгаа нь үү? Тий, одоо юу гэдгийг миний тэр үзүүлж байгаа үйл хөдлөл маань тодорхой хэмжээнд буцаагаад тэр байгаль идэлгээдээ жоох муухай зүйл хийсэн байгаа. Тэр муухай зүйлийн шалтгаанаар өөр нэг шимийн амьтан тэргээр одоо юу гэдгийг одоо тэжээгдсэн гэх юм уу ийм зүйл байжгаад тэр одоо зовоосон зүйлийнхаа үр дүнд буцаагаад би хожимоо төрөл авахтай. Тэр 10 хар нүглий гэж байгаа уул нь 10хан ч биш л дээ. Яг үйлдэлийн чанараар ингээд 10 гэж тодорхойлж байгаа. Тэр 10-ын өөр өөрийнх нь тэр газар зүүн байршлыг авахта өнөр танар довгож байгаа ихтэй одоо өргөст одоо мод ихтэй ийм газар амьдрах ийм шалтгаан бас үүсгэж болдог шүү гэдэг ийм сэжмийг ярьж идэв л да. Сав шимийн энэ ертөнцид хүмүүн бид байгаль дэлхийг хайрлан хамгаалахгүй. Шунал мунхагт автан сүйтгэн бохирдуулж амтан ургамалд хор хүргэн зүй бус харьцвал тэр бүхэн муу үүлийн үр болон эргэж ирдэг. Бурхан багшийн айлтснаар хийсэн үйл эзнээ сүүдэр мэт дагдаг учраас хүн тарьсан үрээ хураадаг жамтай. Иймээс байгаль дээлтэй энэрэнгүй зөв амьдрах нь зөвхөн энэ насны бус хойд насны сайн сайхны үндэс болоо. Ийм харилцаа нь маш нарын холбоогоор холбодог. Тэрний үндсэн дээр хүн төрлөختөнд тэднүүдийн шим ертөнцийн болоод сав ертөнцийн харилцан шүтлгийн холбоо дээр тогтож ингэж бид энэ ертөнцийн дээр амгалантай жаргалантай амьдардаг гэдэг учиртай юм аа. Тийм учраас байгаль ертөнцийг хайрлахаас өөр ямар ч арга байхгүй. Энэ ярьж байгаа сэдэв шууд тийм газар төрнө гэдгээр нь хүн айлхтай гол нь биш. Би ямарваа үйлдэл үзүүлээд түүнээс ямар одоо бусдыг хохироосон болохоор буцаага түүнээс ямар үр шим авж ийнэ гэдэг логик сэтгэлгээг нь харах хэрэгтэй болж байгаа. Энэ бол гүн ухааны судар номлол бас байдаг гэдэг нэг л дээ. Хүмүүс ингэж ярьдаг болоод байгаа. Энэ байгаль дэлхий хүртэл зан ааш нь хувирсан гэд. Хүний мөн чанар муудаж хүн өөрийнхөө мөн чанараас ухрах тусам байгаль дэлхий бас яг тэрэн шиг ингэж өөрчлөгдөж байгаа. Зун нь хитрхи богинолсон, хавар намрын уртссан өвөл их дулаахан болдог боллоо гэж ингээд яриад байдаг. Энэ нь бас уур амьсгалын өөрчлөлт гээд нэр томьёо өөрчлөлт. Энэ ч тэгээд ер нь одоо ирээдүйд цаг муутахаар тиймэрхүү эхлээд хэн муутахаар хүн муутна гэдэг байна. Хүний сэтгэл муутахаар гадна талын ертөнц нь бас муутна. Тийм учраас гадаа дотоодын уялдаа холбооноос болоод гэж. Тэгэхээр нэг надаас болчлоо би энэ уул юмуудыг нэлээд тайрцсан шинж бас муухай болчлоо гэж өөртөө дүнлэхгүй байгаа байхгүй. Энэ уул бороо оруулах нь гэдэг байхгүй. Тэр бороо оруулах нөхцөлийг бүрдүүлээд тэр модон саглагаараа байгаа чигээр татаад
тэгвэл одоо тэр сайхан орно шүү дээ. Тэгэхээр би энд ямар хувь нэмэр оруулсан байлээ гэдэг. Хувь хүн ер нь бурхны шиштэнд хамгийн түр өөрлөгөө харлагдаад юм да. Би энэ одоо байгаль дэлхий сайхан байхад би ямар хувь нэмэр бид нар ч хүссэн хүсээгүй угнаасаа 5 мах өдөр тэжээгдэж байгаа гэж ярьж байгаа. Энэ ганц манай уламжил дангаах ухаан 6 ухаан гэхээсээ илүүтэй Европын одоо шинжлэх ухаанд ч гэсэн бас жоохон яригдахад хүлээн зөвшөөрөгдөл анзаа нийт баг. Тэр 5 мах өдөд нөлөөлөхдөө би өөрөө ямар онд төрсөн, тэр нь ямар мах бодиттой жил хамаарч байснаасаа хамаарад тэр энэ ургаж байгаа одоо жилийн өөрийнх нь мах бодиттой уялдуулж ээж тэгээд тэр сөрөг эрэг нөхцлүүдийг тооцож байгаа юм. Энэ бол 6 жоохон нарийн цаанаа гүн явах сэдвийн нэг л дээ. Тэр байгалаар л ингээд газар бүх юм шүтэн барилгатай. алт газрын гагнаас гэж ярьдаг да. Тэгд. Алт их ухсан газар ер нь их тийм байгалийн өрмөц сонин хачин үзэгдлүүд их болдог. Одоо ган гачиг болдог, зуд турхан болдог гэлтэх юм. Энэ тухай ер нь бурхны шашин байдсан болов уу? Юу гэж номлосон байдсан бол доо. Ерөөсөө л одоо үндсэн философийн шид бүх юм харилцсан шүтэлцээд. Дээрүүд яг тэгэл одоо бас янз бүрийн уурхай юм хэрэгэлдэг л байсан л байх л да. Ямар ч гэсэн бүгдөө зүгээр өгөх энд ганц нэг алтан уурхай энэ байсан л гэдэг. Тэгэл их малтаж болохгүй шүү. Алдагдаж чинь газрын гагнаас байгаа шүү л гэдэг байлаа да. Тэгээд тэр чинь тэгэл хэлж гараа гагнаас гэж юу юм ч гэж ингээд лавлаж асууж өсөн. Одоо хожим ингээд бодоход тэнд бүх байгалийн элементийн юмнууд ингээд татаж идэг юм байна. Саран зэвээрээ. Тийм ч тэнд орчин үүсгэх нь маш таатай болт юм байна. Чийг нараад тэгээд тулаан болгоод ирэхээр одоо ингээд тэр нөхцөл шалтгааны бүрэлдэхүүнээс бүх юм бий болно гэж үздэг. Түүнээс байгаль дэлхийг ямар нэгэн эзэн тэнгэр байдаг юм уу? Ямар нэгэн болох урлна гэж ингэж багш ярьдаг шүү дээ. Бүх юм эзэнтэй юу? Лосын сан, лосын ном энтрээс хараад ирэхлээр бүх юм эзэнтэй. Эсвэл лос эзэмшиж байгаа, эсвэл газар эзэмшиж байгаа. Тэрнээс бүтээгч нь эзэмшихгүй юу? Манайд бүтээгч гэдэг юм ярьдаг байгаа шүү. Үгүй байшин байгааг хэлж байна л да. За. Тэрнээс тэр юу одоо юу гэдгийг тэр лицензэнд байгаад гэрчлэгээнд байгаад тэгээд энэ миний хучлаа гэдэг бодолч өөрөөсгөл ойлголт. Хийсвэр юм да тий. Хийсвэр ойлголт. Бидний бий болгосон л ойлголт. Тэгэхээр дэлхийн ертөнцид бол бүхлүүдэн шүтэн барилгын холбоонд тогтдог юм аа. Шүтэн барилга хоосон чанар гэдэг. Тэр нэг зүйл яриад байдаг чинь энэ л юм л да. Тийм учраас бол холбоогүй юм гэж харилцаагүй юм гэж байхгүй. Энийн үндсэн дээр тэр холбоо харилцаагаа бэхжүүл. Одоо энэ газрын ганаас энэ нүүрс мөрс элдэнгүй юмнууд гэж байна да. Энэ бүгдээрээ л энэ байгаль өөрөө үүсэн бий болохдоо тэнд л нэг тим юм үүсгэсэн шүү дээ. Харин бид бол ихтгэлхээ юм бол үнэхээр хайрлах ёстой. Энэ бол ганц бидний энэ үеэр дуусах хэд биш. Бидний нэг аль болох их одоо хайрлж, хандлах, хамгаалж дараа үедээ жохон ч гэсэн танигтай үлдээх нь бол зөв юм. Тийм учраас ярьсан үнсгийг хүлээж аваад тэгээд аль болох бүгдөө өөр өөрснийхөө оюунаар хандаж ихтлийдээ хайрлж байгаарэ. Ядахтаа 100 явахтаа ч гэсэн хогоо нэг тарилгүй хамж ирээд энэ нэг арай нэг танигтай төв зэгт нь хайчиж байгаараа л гэж одоо ингэж хөсөх байна. Ингэж л бид нар ихтлгийг хайрлах бах уу. Бидний зорилго бол энэ дэлхийд амьдарч байгаа хүмүүс байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, зөв хайрлаж хамгаалдаг байгаасаа гэсэн эрхэм зорилго байсан. Нэвтрүүлгээ явцад энэ байгаль дэлхий, энэ сав шимийн ертөнцийн зөвхөн хүнд зориулагдаагүй юм байна. Бүгд хоорондоо шүтэн барилдлагатай. Бид өнөөдөр уултайгаа, устайгаа, шороотойгоо, цэцэг навч игэл бүхэнтэй. Тэр бүхэн буцаад хүн төрлөختөнтэй шүтэн барилдлагатай гэдгийг маш сайн ойлгож авсан. Тэгэхээр байгаль дэлхий юмс бүгд гагцхүү танд зориулагдаагүй. Та тэрийг зөвхөн өөрийнхөө төлөө ашиглах ёсгүй. Бас өөрийгөө буцаагаад тэр байгалийн төлөө, тэр цэцэг навч, уул усны төлөө сэтгэлээ зориулж хамгаалж хайрлаж явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон нэвтрүүлгийн зорилго байлаа. Эрт дээр үеэс Бурхны шашин буддын гүн ухааныг хослуулан их засаг хуулиндаа их байгалаа хайрлан хамгаалах үйл хэргийг ёс заншил ухамсартай шингээж ирсэн монголчууд бид өндөр уулсаа дархалж өргөн говь ундаалж урсах гол мөрөн ундрах аршаан усаа амьдралын их булаг химэн дээдэлж ой хөвч хээр талаа эхийн сэтгэлээр инрэн хайрлаж ирсэн ард түмэн билээ.
Харин өнөөдөр хөгжил дэвшил нэрийн дор хүм байгалийн шүтэлцээг умартсан хайхрамжгүй хандлагаас маань үүдэн уул ухагдаж, ус ширгэж, хөвч тайг хагдарч, хүлэрт намаг хатаж, их байгаль маань эцсийн амьсгалаа татахад ойрхон байна. Хүч дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй. Амьтай бүхэн амар амгалан зэрэгцэн орших ёроолтойг санаж, их дэлхийгээ хайрлахгүй бол ирээдүй биднийг уучлахгүй тунгаах цаг өнөөдөр буйзаа. Өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ эрхэм өвийг үрийн үрдээ өвлүүлэн үлдээ хэмээв.